Манай бурядууд сагаалганы өглөө хүйтний үнтэй давхны баяр, урин хавартай золгохны баяр, ахмад нахатна хүндэлх баяр, тэдэнхэ үгээийн дуулах баяр, залуу шинэ гэр бүлөө зандад танилцуулах баяр, шинэ төрхөн өчгөөдөө хүүхдүүдөө хүндэд танилцуулах баяр болгож их яв төртэйгээр тэмдэглэж ирэн байна. Бүтүүнээ өдөр үдшилэн бүтүүлэхдөө идэх бүтүү идэм болох ирээлжнүүдөө шанах, төөлөөгөө шанах, сагаалгананга тавагт тавих михий шанах гэх мэтийн ажил хийдэг. Сагаалганаар хоёр том таваг заадаг. Нэгний сагаанжийн таваг. Сагаанжийн тавгийн үндхэн, модон, үехэн тавагнууд оёрт нь айр эзгээ дүүргэж дээрхэн жижигхэн боорсогнуудаар осоргүй өндөр бишээр авайтэрхэд тохот тавидаг дээр нь. Тойруулаад шинэ өрмөн, хатаахан өрмөн, бяслаг, айр эзгээгээр шимэглэдэг байна. Мяхан тавга болоход нь төвшөд хавтгар төвшөдөд тавидаг. Тэгээд нэг их авайтар ихээр тавихгүй, уус өвсөө тавихгүй мэн мяхан шанаад тавидаг. Мяхананга түрүү талын хоймор руугаа буюу бурхан руугаа харуулад, айлшин руугаа харуулад тавидаг. Бүхий мяхныг харагдаж байхаараар тавидаг байна. Төвшингийн хажуу талын хавтгар мөр дээр нь тэр мяхая аваад түрүү тал хаан зүхж хөршөөд иддэг байна. Энэ хоёр тавга тойруулаад олон жижиг тавагт элдвийн идээ тавих жижиг хөршийн хилэмэн зөөхө тохон шартохон шинэ өрмөн шинэрхэн эзгээ төрөл бүрийн жимс варян стүүжин закуск салат гэх мэтийн олон юм тавидаг байна. Бахан нэг аяга халвага өлөө хүн болгонд өгдөг. Энэ нь яадаг вөхөд тэр идэнхэ өрөнгө аягд хэд ичхээгаад нь хооронд нь элдвэр холиж хутгаж ижиж болох. Шин улаган тавихан байна гэхэд нюха зөөхөтэй холиод ичхэж шээтэйгээр иддэг байна. Айлшин хүн тавга ичхэдэ эхлээд хамгаанга ахмад хүнээ гар хүрхнээ дараа хүрдэг. Ахмад хүний эхлээд баруун гар дэшээ, хөлдөн зүүн гар дэшээ тавг баригтий гэж хэлээд нөгөө хүн урдахан баригтий гэхэд нь гар хүрдэг байна. Айлд орж ирхэн сагаалгашин бурхантай айл байгаа хаан ийш наманшилж мөргөөд бөөгээ мөргөлтэй айл байгаа хаан ийгж мөргөдөг байна. Тэгээд эрэхтэй хүнүүд нь эхэлж залгах тэгэхдээ махнын дараалаар бүхтэй шүүлийн эхэлж залгаад хөлд нь эмэгтэй шүүлийн залгадаг. Солгохдоо булт хансыгаа дотор тал хаан ийж хумяд туруутай гүдэ борховстой ха тэрэн сагаа гараа хэд гараа хүнд харуулангүйгээр залгадаг. Тийхдээ бүхтэй хүн нар зүв эмэгтэй хүн нар буруу ийж хөдөлгөж хурган гараанга үзүүрнүүдээр үзүүрнүүдийн уулзуулж ийгэж залгахад нахтай хүнэнгээ гарын халт дээш нь өргөн татаад ийгэж залгадаг. Бахан нагасынга гарын ажлыг чийж өргөн татах. Залгахад эмэгтэй хүн мэндэ хайхан цагаалж байна гэдэг гэж хэлж залгах. Бүхтэй хүн мэнд амор хайхан цагаалж байна гэдэг гэж хэлэх. Хариуд нь мэндэ гэж хариу мэдлээд бахвардахан мэдлдэг байна. Хүүгдүүд бах ажил чийж залгах. Хүүгдүүдий болоход ялангуяа багавтар хүүхдүүдий гархан бариад за хэнэхэн гэшвш гэж эсгийн талын 9 үе эхийн талын 7 үеийг тоолуулдаг яатай. Ийж уг удмын одоо хүн бүрдэх хэлээр байгаад уг удмаа сээжилддэг байна тэр хүүгдүүд. Том хүүгдүүд ихээр хурдаггүй тэртээ тэргүй тэд мэдэх болчихсан байдаг. Жил бүр залгахаар байгаад. Залгаж дүүрээд хуудлаа эзлэхдээ нагасынга дээдтэй хуухгүй нахананга дараалаар хуухаа. Хүнүүдээ залгаж хүсэхэд нь гэрээ эзэн хүн бултанд нь хандаж одоо өрөөлөө залгалтын өгөх хэлдэг.
Тэгэхдээ заалаа эхэлж малаа амьдралаа их өсвөр болгон малаа эхэлж мэндэлдэг. Даагантнаа далантай, буруунтнаа, булшинтай, тормонтнаа бүхэнтэй, түлгэтнээ хөөлтэй, онд мэнд тарган тавтай орвогдөө. Гэхэд нь зан тарган тавтай оравдээ гэж хариулах юм. Тэгээд дараа нь хөгшөтнээ сарын хөвөөтнээ хүрхтээ, өхитнээ өнгөтэй, хүн зантнээ амгалан тайван хайхан цагаалж байна гэдэг. Гэхэд нь хайхан цагаалж байна вэ гэж хариулах шийтэй. Тэгээд цайгаа аягалах, цай авахан хүн бүхэн дээдлийнгаа хүнд сай баригтий. Дараа нь доотлынгаа хүнд сай баригтий гэж сайгаа харвайх. Урдхан баригтий гэхнээ дараа сайгаа хүртэх яатай. Эрэгтэй хүн тие залгахад малгайгаа авч хугадаа хавшуулаад залгадаг. Эмэгтэй хүн хизээши малгайгүй залгадаг, малгайгаа авахгүй. Бэрх хүн тэр айлаа бэрх хүн хадам талынгаа ахмад бөхтэй зантай биеэрээ залгадаг, үүднөө холхоо залгадаг. Бэлэг өх байгаа хан хүүгд үшэнгүүдээ нөхрийг аваач өгдөг. Тэгээд тавга сайгаа аялж дүүрхэд гэрээ хамган хүн тавг баригтээ гэж мэдүүлдэг. Энэ бүхий тавг болт таандаа мэдлэлд оршив хаан шии яаж сан дураараа садатраа ижигтэй гэн утгатай болно. Бориодсон сагаалганаар али болох гоё олон янзын амттай дээгэр олон хүний садтар нь ижүүлээ тэр жилдээ ижээ хоол элбэг дэлбэг баян тарган байх хэвчээ гэж бэлгшээдэг. Ер нь мэн сагтш хүний садтар ижүүлээд гарах их шээдэг. Ийм зан юм. За сагаалганы яхаг гэхэд нэг ийм л яхан байна да.